Өнөөдрийн лайваар бид 3 энэ жилийн Young Spikes Competition 2023-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр цуглаад байж байна. За өнөөдрийн лайв дээр танилцуулган дээр Монголын маркетинг холбооны гүйцэтгэх захирал Энх Баясгалан, за 2019 оны Young Spikes Competition-ы Монгол дахь ялагч болон олон улсын үндэсний ялагч 9 заяанаар энэ ч цуглараад байж байна. Тэгээд та бүхэнд өнөөдөр энэ жилийн 11 сарын 18-наас 20-ны хооронд явагдах Young Spikes Competition 2023-ын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөх болно. За өдрийн мэнд хоёроо. За яриагаа хамгийн эхлээд ер нь бол яагаад Young Spikes Competition-ыг ер нь зохиох болсон? За Монголын маркетингийн холбоо ер нь энэ одоо тэмцээнийг ямар байдлаар одоо явуулж эхэлсэн бэ гэдэг талаараа Баясагаасаа тодруулаад эхэлчихье тий. За маркетингийн холбоо маань 1994 онд үүсгэн байгуулагдсан. Өдгөө 28 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа салбарын ууган байгууллагуудын нэг. За тэгээд гадны хурал, фестивал, за Азийн маркетингийн холбооны төлөөлөгч гээд олон улсын хамтын ажиллагаа бол нэлээд хамгийн өргөн цар хүрээтэй явуулдаг байгууллага байгаа. Тэгээд одоо Монголын маркетингийн салбарын 100 орчим гишүүдтэй, за волонтер гишүүдтэй одоо ингээд үйл ажиллагаа явуулж байна. За энэ удаагийн энэ Young Spikes Competition 2022 гэдэг маань бол за маркетингийн холбооны Spikes Asia гэдэг Аз намхан төлөө өмсгийн креатив бүтээлч салбарын хамгийн том фестивал болох энэ наадмын Монгол дахь бид нар албан ёсны төлөөлөгчийн эрхийг аваад одоо ингээ 3 дахь жилдээ зохион байгуулж байна. За ингээ өнөөдрийн уулзалтаар ингээд удахгүй тэмцээнд оролцох гэж байгаа багуудтай зориулаад бид нар тэгээд одоо сонирхолтой мэдээлэл хуваалцъя, туршлага хуваалцъя гэдэг зорилгоор цугласан байна. За энэ жилийн Young Spikes Competition-ийн талаар бол мэдээлэл өгөхөд миний бие эзлэн ахлагчаар явж байгаа. За товчхон мэдээлэл эхлээд өгөөд тэгээд дараад нь нөгөө магадгүй лайв дээр үзэж байгаа хүмүүс маань бас комментээр саналаа асуултаа бичээд оруулаад ирэх юм бол бидэд бас асуултанд нь хариулах байдлаар явъя. За энэ жилийн хувьд бол бидэд 11 сарын 28 буюу энэ эх 7 хоногийн 5 дахь өдрөөс тэмцээн маань 18-наас эхлэн нээлт маань эхлээд явахаар байгаа. 18-наас 20-ны хооронд ерөөхдөө 3 өдөр зохион байгуулагдах тэмцээн маань үргэлжлээд явагдана. За юуны хувьд бол тэмцээн болох газрын хувьд бол бид нар илүү хүмүүстэй жоохон бүтээлж одоо тийм энэ маань өөрөө угаасаа бүтээлч залуучуудыг тэмцэн ийм тэмцээн учраас илүү бүтээл сэтгэхүйгийн тэлэх үднээс илүү жоохон нэг юм вакуумжуулсан бас нэг зайд тийм нэг юм тав тухтай байдлаар ингээд тэр нэг креатив ажиллаа гаргах боломжийг бүрдүүлээд нисгэд байрлалтаа соёлын үеийн үндэсний төв гэж байгаа. Манай одоо энэ тэмцээнийг бас дэмжигч байгууллагаар орж ирж байгаа. Соёлын үндэсний одоо өвийн газар тэмцээний зохион байгуулахаар болсон байгаа. За энд бол нөгөө залуучууд маань л яг яаж орох ёстой юм бэ гэдээ гайхаж магадгүй. Энэ тэмцээнд маань ганц онцлог нь болохоор 30 хүртэлх насны залуучуудыг оруулдгаар онцлогтой байгаа. За 30 хүртэлх залуучууд маань ямар одоо шалгуурыг давж орох вэ гэхээр ер нь бол бүтээл сэтгэхүйтэй маркетингийн одоо салбарт ажиллаж байгаа. За шинийг одоо манлай хэлээ, шинийг эрэлхийлж одоо нийгэмд дастуу болгоо хүргэе гэсэн тийм одоо бодогддог тийм залуучуудыг бүгднийг ер нь бол нээлттэй гэж байгаа. Бүртгэл бол Монголын маркетингийн холбооны пэйж хуудас дээр тавигдаад явж байгаа. За компани юуны тэмцээний хувьд бол нэг ерөөхдөө бол процесс нь ингэж явагддаг. За тэгэхээр би үргэлжлүүлээд асуухад бол 9 цагаас асуумаар байна. За 2019 оны одоо үндэсний ялагч байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол энэ тэмцээний талаар дэлгэрэнгүй бас тий залуучуудад хандаж хэлэх зүйл юу байна? Одоо тухайн үед болж исэн оролцож исэн сэтгэлээсээ хаваалцаа бас яриагаа өгвөл. За 19 он болохоор яг нэг сайн бас захирлын илтгэгчлэн Монголын маркетинг бол яг аль бис нэрхтийг нь аваад ер нь ингээд олон улсад ийм олон гоё креатив фестивалууд болт юм байна. Тэгээд энэ олон тэмцээнүүдэд гоё Монголоос багасаа байгаад тий оролцуулж үзье гэдэг шийдвэр гаргаж зохион байгуулагдчихсан. Тэгээд тэр тэмцээнд ороод хиндээ би яг за энэ жил өнжид дараа жил л орё. Энэ жил яг ямар болт юм байна? Ямар багууд орж ийн, дагалгавар нь юу гэдэг юм их хэмжлэн танилцчаад тэгээд дараа жил яг орё гэж бодож байгаа. Яг өнжигчсэн баггүй. Тэгээд тэгж бодож байгаа. Яг нэг бүртгэл хаагдах өмнөх өдөр нь бүртгүүлээд орж исэн. Тэгээд одоо бодлоо тэр тухайд тэгж бодоод өнгөрцөн бол одоо ингээд хийж өгөөч явах байсан юм гэж боддог байсан. Тэгээд ерөнхийдөө энэ тэмцээн маань тэгээд яг Аз намхан төлөөний зохион байгуулж байгаа хамгийн том одоо креатив болон маркетинг засагчдын хэлхийн наадам байгаа. Тэгээд одоо яг энэ салбарт ажиллаж байгаа залуучуудын одоо заавал оролцох гэсэн тэмцээн гэж би боддог.
хэрэгтэй боддог. Яг өөрийгөө одоо яг мэрэгжлийнхаа хувьд яг би яг юуг аягүй сайн чадаад байгаа юм бэ? Юуг сайжруулах хэрэгтэй юм бэ? Аягүй сайн ойлгож авдаг. Дээр нь маш гоё юм нэг network хийж авдаг. Тийм. Тэгэхээр энэ л одоо карьерийн хувьд тэгэл маш олон гоё туршлагуудыг хоригдлуулж авдаг да. Тэгэхээр одоо 19-нд оролцож байхад ямар сэдвийн нөгөө даалгавар руу авч исэн бэ? Ямар сэдв дээр? Олон улсад ч гэсэн ерөнхийдөө яг integrated marketing тэмцээн одоо нийгмийн асуудлыг чиглэсэн даалгаврууд оруулж ирдэг. Тэгээд яг Монголоос яг байгаа билдүүлээ төрүүлсэн байгаа явуулах байгаа учраас даалгавруудыг гэсэн яг нийгмийн одоо холбоотой даалгаврууд өгж байгаа байхаа гэж би бас гадарлаад байдیں۔ Тэгээд миний орж исэн 19 он болохоор яг нөгөө бэлчээрийн норойтлыг олон нийтэд таниулах энэ юус яг олон нийт уг нь бол ингээд яг Монгол улсыг хамарсан маш чухал асуудал байгаад байдаг. Тэнгүүд яг хүн болгоо одоо нэг тийм чухал асуудал гэдгийг мэдэхгүй байгаа даа гэдэг тийм асуудалтай яг олон нийтэд яаж таниулах вэ гэдэг нэг тийм даалгавар орж ирж байсан. Зөв. Тэгээд тэн дээр танах одоо багаар болол яг энэ тал дээр шалгарч танаа одоо төвшүүлсэн санаа төсөл одоо цаашаа хэрэгжсэн үү? Тийм яг нөгөө нэг тухайн зохион байгуулагдаж байгаа жилээсээ хамаарат яг даалгаварсан газар маань үнэхээр гой санаа байна хэрэгжүүлэхгүй юу гэдгээ ярилцж байгаад болох бах. Тэгэхээр тухайн 19 онд бол яг нөгөө нэг даалгавар өгсөн газар маань энэ санаа үнэхээр таалагдчихээн тэгээд ажиллаж байсан компани маань санал тавиад тэгээд яг хэрэгжих боломжийг нь бас олгож ирсэн. Тэгээд яг 2-3 сарын хугацаатай маш амжилттай яг тухайн хугацаанд хэрэгжүүлсэн. За Монголдоо бол ингэж орсон. За тэндээсээ Монголдоо шалгараад Сингапурт оролцсон. Тэр тухайгаа ярил. Тийм эхний сэтгэл бол за ямар ч гэсэн Монголдо төрүүлжлээ. Тэгээд эхний жилдээ бол одоо оролцож байгаа маань хамгийн том олимп шиг тий оролцож байгаа маань хамгийн том амжилт юм даа гэж төсөөлөөд за эхний өдрөө яг даалгавраа бичлээд хураалгасны дараа яг нэг тийм сэтгэл багтаал даалгавар маань нэг тийм амжилттай нэг гой санаа гаргацсан шүүс нэгтаад тэгээ за ядчил 3 дугаар баринд орчих гэдэг сэтгэлтэй байгаалсан. Тэгэл яг шүүгчийн шийдвэр гараад announce хийгээл тий багада бариг нь шалгаруулангууд нэгдүгээр байр Монголиа гэх компани нэртэй ог нэртэй зарлал тэгэл явсан да. Зөв. Яг нэг тийм юу юм бэлээ одоо ингэж бодохоор нэг тийм чадахгүй бах та ингэхгүй бах та гэж бодохгүйгээр өөрийгөө маш гоё нээлттэй нээлттэй сэтгээтэй би юу яг энэ өгж байгаа хугацаанд яг өгж байгаа боломжуудын хувьд яг юу хамгийн сайнаар юу хийж чадах вэ гэдэг майндсеттэй оролцвол Зөв. Надад нэг асуулт байна. За ингээд Young Spikes маань 5 төрлийн хүрээнд олон улстай зохион байгуулагдаад за бид нар энэ жил бол зөвхөн integrated төрлийн зохион байгуулж байгаа тий. За бусад төрлүүд нь ихээр digital, media, PR, бас young marketer гэх хүртэл төрлүүд ороод байдаг. Тэгэхээр integrated төрлийн хувьд бол бид нар одоо ингээд 3 дахь жилдээ зохион байгуулчлаа. Integrated marketing гэдэг төрлийн хувьд ер нь яг юун дээр багууд илүү анхаарах хэрэгтэй бай. Баг бүртгэлтэн тэрний даалгавар нь жишээлбэл ингээл бүтээлч одоо инсайтаа гаргаад тэрэн дээр тохируулсан стратегийг боловсруулад тухайн одоо өөрийн хэлдгээр те нийгэм тулгымцсан асуудлаар дандаа даалгаврууд ирээд байна гэж байна. За тэр 19 оны бэлчээрийн тухайн сэдвтэ олон улсад даалгавар ирж исэн бол 20 оны даалгаврыг нь харахад бол энэ тэнгисийн одоо хүнсний загасны аюулгүй байдалтай холбоотой даалгавар дээр Японы баг дөрвөлсөн байсан. За 20 он бол ковидын жил байсан учраас онлайнаар зохион байгуулагдаад тэрний дараа 21 оны тэмцээн бас ковидын жил байлуу. Үгүй тэрийг бол бид нар дотооддоо зохион байгуулсан. Гэхдээ Young Spikes маань олон улстай зохион байгуулагдаагүй учраас онлайнаар зөвхөн багууд маань оролцсон байгаа. Тэгэхээр тэрэн дээр бол ирсэн даалгавар нь вакцины одоо тундаа ард иргэдэд нь хамрагдахгүй байна гэд Бангладешийн баг төрүүлсэн байсан. Тэгэхээр энэ 19 онд Монгол төрүүлээд, Япон төрүүлээд, Бангладеш төрүүлээд гэх юм бол энэ ч ингээ очоод 19 орны маркетруудтай дандаа дэлхийн томоохон агентлагууд, фирмүүд, брэндүүдийн одоо маркетрууд 2-2-ороо баг болоод тэгээ хоорондоо өрсөлдсөн байгаа. Тэгээд энэ баг бүртгэлтийг бас хэрхэн зөв хийх вэ? Одоо ингээд 2 маркетер ороо явуучих уу? Эсвэл 2 дизайнер оруул зохимжтой юм уу? Тэ яг integrated гэдэг төрлийн хувьд бас дэлгэрэнгүй тайлбарлал. За эхнийх нь яг integrated гингүүд одоо монголоор цогц маркетинг гэж орчуулах юм уу? Одоо тийм миний хувьд тийм. Тэнгүүд яг бусад одоо тэмцээнүүдээс юугаар ялгаатай байна вэ гэхэлэр одоо жишээ нь маркетингийн сувгийг ингээд яах юм бол онлайн, дижитал, уламжлалт гэл хэд хэдэн сувгууд байна тийм. Тэнгүүд яг integrated marketing гэдэг энэ тэмцээний төрлийн гол онцлог нь болохоор яг тэр гаргаж ирж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг санаагаа гаргаж ирлээ. Тэнгүүд тэр санаа
одоо яг асуудлаа онж чадж байгаа асуудлынхаа инсайтыг тий онж чадж гинэ үү гэдгийг нэгт айгуу сайн хардаг. Тэгээд дээр нь яг нөгөө нэг одоо хэрэгжүүлэх төвшөндөө ирэнгүүт нөгөө нэг одоо сувгын сонголт тий эсвэл одоо яг ямар контент хийх үү юм эсвэл ямар байдлаар явах вэ гэдэг төлөвлөлтүүдээ яг интегретэд буюу цогцож чадж гинэ үү гэдгийг нь айгуу сайн хардаг. Одоо зарим багуудын гаргаж ирсэн алдаа гэдэг нөө шүүгчнэр ингээд одоо хайлайт хийгээд ярьжсэн байхгүй юу. Тэнгүүд тэр одоо ярьж байгаа зүйлээс нэгээ сонсохоор зөвхөн яг онлайн одоо ингээд дижитал ирээ үе ирсэн учраас хүмүүс сошиал дээр л одоо анхаарлаа хандуулна. Тийм учраас манай баг одоо сошиал медиаг ашиглаад ийм хийхээр төлөвлөсөн гэд. Тэнгүүд энэ чинь өөрөө одоо жишээ нь яг ингээд далай тэнгисийн одоо түрүүний одоо даалгаврыг жишээд урьж штэ далай тэнгисийн энэ асуудлыг олон нийтэд болон яг далайчдад таниулъя гэдэг одоо даалгавар байхад тэнд байгаа яг нөгөө нэг гол одоо нөгөө субъект буюу далайчдад яг тэр сошиал медиагаар явж байгаа ажил тэр хүртээмжтэй яг онж чадах уу байгаа чадах уу тий. Тэгэхээр яг integrated marketing гэдгийн одоо гол нь бол яг манай тэр даалгаврын гол субъект нь хийн тий одоо манай яг хэрэглэгч мэдээлэл хүргэх гээд байгаа хүн нь хийн тэр хүмүүст ямар байдлаар одоо ингээд дижитал онлайн уламжлалт гэдэг бүх сувгаар л боломжтой гэсэн маш креатив санаануудыг гаргах нь л ерөөсөө энэ даалгаврын гол онцлог нэгдэг. Тийм байна. За дараагийн нэг сонирхолтой мэдээлэл болохоор за энэ жил бид нар шагналын сангийнхаа талаар бас мэдээлэл хуваалцвал зүгээр хаа. За анхны жил бол бас 19 онд бид нар гадагшаа явуулж чадсан байгаа. Дараагийн жилүүдэд бол зөвхөн онлайн тэмцээн зохион байгуулагдсан бол тий. Энэ жил бид нар төрүүлсэн байгаа гадагшаа олон улсын тэмцээнд оролцох онгоцны тикет 2 тасалбар за дээр нэмээд Spikes Asia фестивалийн фи гэдэг тусдаа хураамж авдаг. Тэр финий эрхийг нь одоо төлбөрийг нь бас дааж өгч байгаа. Тэгээд 2 3 дугаар байр болон одоо шагналт байранда гарын бэлэгтэй за дээр нэмээд смарт маркетруудын чуулга уулзалт гэдэг маркетингийн холбооны жил болгон зохион байгуулдаг Монголын маркетингийн салбарын трендийг тодорхойлдог. За 70-80% нь гадаад илтгэгч нарыг бид нар урьж авчирдаг. Тэрхүү маркетингийн хуралд үн төлбөргүй оролцох одоо эрхийг 1 2 3 дугаар байр бүгдээр нь өгж байгаа. За тэгээд зохион байгуулалттай холбоотой тэгээд би одоо яг ингээд пэйж хуудсан дээр байгаа лайвыг хараад байж байна. Хүмүүс асуултууд байгаа хаа багууд маань. Тэгээд жишээлбэл 15 багийг л бид нар хамгийн түрүүнд бүртгэж авнаа. Одоогоор хэдэн баг бүртгүүлсэн байна? Багуудтайгаас хэлэхэд. Одоогоор баг нэлээд баг 50-60% багууд бүртгэлээ хийцэн байгаа. Тэгэхээр одоо бүртгэл хаагтад бол бид нар 15-нд бүртгэлээ хаахаар байгаа. Тэгэхээр та бүхэн 5 хоногийн хугацаа байна. Одоо бараг 4 хоногийн хугацаа шүү дээ. Тэгээд бүртгэлийг яаж хийх вэ гэж магадгүй асууж магадгүй. Монголын маркетингийн холбооны пэйж хуудас дээр манай Young Spikes-ийн холбоотой мэдээлэлд бүгд орсон байгаа. Бүртгүүлэх холбоосуудаас орчихсан байгаа. Тийшээгээ ороод формо бөглөөд бүртгэлээ хийгээрэй. Тэгээ бас энэ маань өөрөө олон улсын тэмцээн. Дээрээс нь олон улсын тэмцээн ч гэсэн дотоодоо бид нар зохион байгуулж энэ олон улсад оролцох эрхийг авахын тулд яг нөгөө олон улсынхаа юугаар явдаг, форматын дагуу явдаг. Тэгэхээр бид нар бүртгэлийн хураамж гэж бас төлөвлөлтөөр байгаа. Энэ маань олон улсын жишгээрээ гэхдээ бид нар маш бага одоо Монголдо локал тэмцээнэ зохион байгуулж байгаа учраас оролцогч нартай илүү нөгөө боломж олохын үүднээс ер нь бол бүртгэлийн хураамжийг бид нар маш одоо боломжийн хэмжээгээр тавьсан байгаа. Ер нь өмнөх жилүүдээс ерөөсөө яг адилхан хэмжээтэйгээр тавьсан байгаа. Тэгэхээр багууд маань яараарэ гэж хэлмээр байна. Хоёрдугаарт энэ маань өөрөө түрүүний нөгөө эсвүүгийн хэлдгээр бас тэ айгуу гоё өөртөө олгож байгаа челленж болно гэж би бол хараад байгаа. Тийм энэ ч одоо бас нөгөө интегрэтэд тэмцээний гол онцлог маань өөрөө бид нар нөгөө зөвхөн нэг талыг барьж одоо фокуслохгүй энэ маань өөрөө яг энэ одоо маркетингийн салбарт ажиллаж байгаа одоо альва нэг зүйлийг одоо бүтээх гэж зорж байгаа энэ залуучуудад яг цогцоор нь төлөвлөөд тэрийгэ цогцоор нь том зургаар нь хараад буцаага тэрийгэ шүүгчдийн баг бүрэлдэхүүнд одоо пич хийж танилцуулаад тэндээс бас нөгөө буцаагаад өөрсөндөө тэ фидбек хариу одоо үйлдэлийг авна гэдэг маань өөрөө цаашаа нэг алхах одоо алхмын чи өөрөө чи айгуу том одоо хөгжүүлэлт болох нь шүү гэж бас хараад байгаа. Тэгэхээр нөгөө түрүүн бас нөгөө баясагийн асуултан дээр ярихад 2 бага бүрдүүлэхэд ер нь багийн бүрэлдэхүүн дээр яаж одоо бас нэг зохицуулт хийж оролцвол бас зүгээрээ гэдэг хүмүүстээс санал авалт тийм. Одоо яг зүгээр яг заавал одоо чинь хоёулаа маркетинг хүн байх хэрэгтэй. Эсвэл нэг нь заавал дизайны хүн байх хэрэгтэй ч миний хувьд бол яг тэгж бодохгүй байгаа. Яг нөгөө нэг одоо хамт ажиллаа сурцсан гар нийлдэг. Тэгээд яг ингээд тэр чинь ингээд нэг 24 хүн эсвэл 30 идэхин цагийн хугацаанд л яг нэг гойсноо гаргаад тэрийгээ пичигээл боловсруулах хэрэгтэй байгаа шүү дээ. Тэгэхээр яг нэг тийм хамт ажиллаа сурцсан тийм одоо бад ил байх хэрэгтэй гэж би бодоод байна. Тэгээд хугацаанд ойлголцсон амар чухал. Тийм одоо чинь яг ингээд
яг урт хугацаанд л ингээл нэгнийхээ санагдана хийгээл те энэ ч болохгүй маань ойлоо өөрснөө олъё гэж бол болох байх. Гэхдээ яг нэг тэр нэг 20 идэхин цагт бол ингээд яг биений өвсгээл ингээл мэтгэлцэл ахад бол хайрын цаг болчтой. Тэгэхээр хоёулаа яг нэг тийм мэдээж маркетинг ус байх хэрэгтэй. Тэгээд давхар яг нэг дизайн суртал бол заавал зүгээр л одоо нэг слайдуудаа маш гоё болдог те ингээд хүмүүст гоё импрессив танилцуулж чадах бол заавал дизайн байх бол шаардлага байхгүй. Гэхдээ бас нэг дизайнер ажилладаг нэг маркетингийн суртал маркетинг маш гоё ойлголттой хүмүүс байдаг. Тэгэхээр байх толгойх тийм заавал бол дизайн маркетинг гэдэг ийм байх хэрэгтэй гэж бол бодох байна. Гэхдээ багийн хувьд нөгөө бас нэг юм нэмж хэлэхэд бас юм байна. Бид нар ч олон улсын тэмцээнд явуулна тий. Тэгэхээр бидний энэ жил тавьж байгаа шаардлага болохоор яг бас англи хэл дээр Монголда зохион байгуулагдах шалгаруулалт шүүлт маань англи хэл дээр презентацийн илтгэлээ тавих хэрэгтэй байгаа. Тэгэхээр багийн дор хаяж нэг гишүүн тий ядаж англи хэл дээр илүү нөгөө одоо танилцуулга хийх боломжтой байх хэрэгтэй шүү гэдэг шалгуулалт байгаа. За би басаас асуумаар байна. Ер нь Монголын маркетингийн холбоо яагаад Young Spikes-ийн одоо тэмцээнийг зохион байгуулж байгаа юм? Энэ тэмцээнийг ер нь зохион байгуулахад гарч ирсэн өмнөх одоо жилүүдийн өөх түүхүүд те маркетингийн холбоон дээр ер нь одоо ямар одоо гадагшааж хэлсэн, нийгэмлэгүүж хэлсэн төслүүдийг ер нь хэрэгжүүлж авч байгаа вэ? За, маркетингийн холбоо нь Азийн маркетингийн холбоонд бол нэлээд эрт хэлсэн байдаг. Тэгээд Азийн маркетингийн холбооны гишүүн байгууллага болсноороо бид нар CPM гэдэг одоо мэргэжсэн маркетингийн одоо шалгалтыг зэрэг олгох одоо хөтөлбөрийг энэ жилээс бол зохион байгуулаад эхэлж байна. Одоо салбар дээр байгаа яг өөрийгөө одоо олон улсад хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний маркетер болчлоо гэж үзэх юм бол та бүхэн Сингапур улсад зохион байгуулагддаг мэргэжсэн маркетер зэргийг Монголын маркетингийн холбоогоор дамжуулаад бас өгөх боломжтой. За Азийн маркетингийн холбоонд элсний дараахан бид нар энэ Cannes болон Spikes-ийн гол зохион байгуулагч одоо орны одоо төлөөлөх эрхийг аваад тэгээ 14 онд хамгийн анх Spikes Asia-гийн олон улсын наадамд оролцож исэн. За тухайн жилд бол IT Zone, Unitel, Hambank гээд бас нэг 7-8 үний бүрэлдэхүүнтэй баг очиж за дэлхийн одоо Азийн хамгийн одоо том наадамд ингээ оролцоод тэгээд тухайн жилдээ бид нар одоо Монгол дахь төлөөлөгчийн эрхийг аваад тэгээд дараагийн жилээс нь Cannes-ийн наадамдаа оролцоод ингээ явж байгаа. За одоо бол нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй энэ фестивал хурлуудад монголчууд бол ордог болсон байна. Тэгээд энэ Young Spikes гэдэг төрлөөрөө дамжуулаад бид нэр мэргэжсэн маркетингийн зэрэг олгоно гэдэгтэй адилхан бас энэ залуу маркетруудаа олон улсын түвшинд өрсөлдүүлье, хөгжүүлье, илүү интернэшнл түвшинд гаргая. Одоо олон төрлийн брэндүүд дээр local болон international брэндүүд дээр ажиллаж байгаа. Тэрэн дээр хэрхэн бүтээлчээр ажиллаж алстаа энэ Spikes-ийн том тайзнаас Cannes-ийн наадмаас awards авах хэмжээний одоо брэндүүд, компаниуд, маркетрууд одоо гарах вэ? Энийг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг дээр гол тулгуурлаж энэхүү наадам одоо фестивалуудад тийг бол зохион байгуулж байна. За мөн холбооны бусад үйл ажиллагаа гэхээр энэ олон улсын хамтын ажиллагаанаас гадна за оюутан залуучууд руу чиглэсэн олимпиад, тэтгэлэгт хөтөлбөр, менторшип програм, за жижиг дунд бизнесүүдэд зөвлөгөө өгөх өдөрлөг, номын сангийн төсөл хөтөлбөр, дотоод гишүүдийг чадахжуулах хөтөлбөр гэх мэт одоо олон арга хэмжээнүүд зохиогдож байна. Жилдээ бид нар нэг 10 орчим төрлийн төслүүдийг сайн дурын зохион байгуулалтын багууд үүсээд холбооноос ингээд зохион байгуулалт явьж байгаа. Тэгээд дахиад одоо энэ Young Spikes-ийн тэмцээндээ бэлтэж байгаа залуучууд болон за мөн мэргэжсэн маркетруудаа хандаж эхлэхэд маркетингийн холбооны эдгээр үйл ажиллагаануудад идэвхтэй оролцоорой. Дараагийн жилүүдэд бид нар илүү олон хурал, фестивал, гадаадын одоо энэ арга хэмжээнүүдийг зохион байгуулах бахаа гэж харж байна. Тэгээд хамгийн анхны тэмцээнээ зохион байгуулад үндэсний ялагчаа тодруулаад тэр нь олон улстай бас шагнал авсан энэ түүх давтагдах болтугай гэж болоо хүсэж байна. Бас нэг сонирхолтой зүйл гэвэл одоо энэ тэмцээний зохион байгуулалт маань бол улам сайжирсаар л байна. Тэгээд холбооны удирдлагын багийн гишүүн манай их туяа маань түрүүний хэлсэнчлэн те. За шагналын сангууд маань одоо илүү өргөн үрийг хамардаг болж байна. За мөн энэ тэр 9 цагийн түрүүний хуваалцж исэн. Бид нар ч анх нөгөө тэмцээний 48 цагийн хугацаанд нөгөө вакуум орчин үүссэн учраас гаднаас хүртэл хоолоо зөөж ирж исэн гэсэн нэг тийм сонирхолтой түүх ярьж штэ тий. Тэгэхээр тухайн үед чинь бол ингээл за нөгөө волонтер оюутнууд маань тий. За аль багт ирсэн хоол вэ?
За тэдэн номерынхаа ирж хоолоо аваарай, хоол ирсэн байх шүү гэд нэлээд хөгжилтэй гэмээр нэлээд чанга өндөр одоо хяналтанд ор зохион байгуулагчсан бол одоо энэ жилээс бол өнгөрсөн жилээс бол бид нар нэлээд спонсор байгууллагуудтай, дэмжигч байгууллагуудтай болоод энэ үйл ажиллагааг маань өргөн үрээнд зохиогдож байгаа. Тэгээд энэ жилийн үед бол тэгж хаалга тогшиж, очирлж, хоол үргэж өгдөг юмнууд одоо өнгөрсөн жил ч гэсэн байгаагүй, ард хоцорсон. Тэгээд улам илүү амттай, хоолтой, тоглог орчинтой тийм газруудад бид нар зохион байгуулах гээд хичээж байна. Тийм энэ жилийн тэмцээний одоо зохион байгуулалтын хувьд бол бид хэд айл болох нөгөө хүмүүсээ бас нэг илүү ая тухтай орчинд тий яг өөрсдөө тэр ажлынхаа даалгаварт илүү чиглээд тэн дээрээ фокуслоод ажиллах нөхцөл боломжоор хангахын тулд одоо юу гэдэг хоол болон уух зүйлс одоо хүмүүсээ ер нь тухтай байлгах тийм зүйлсийг тэндээсээ одоо бид нар өөрсдөө дотоод бас зохион байгуулалтаар хүмүүстэй гаргаж өгч байгаа. Тэгэхээр тэмцээнд оролцож байгаа баг бүрэлдэхүүн маань ер нь бол одоо уух зүйлс, хоол ундны асуудал төр бол санаа зовхгүй байж болно шүү гэдгийг аль бие ясаар мэдэгтэй. За дээрэс нь бас тэмцээний даалгавар өөрөө магадгүй хүмүүс яагаад даалгавар гэж яриад байгаа юм гэхээр одоо анх бидний лайвыг үзээд энэ тэмцээнийг анх одоо сонсож байгаа хүмүүс ээж магадгүй. Энэ маань өөрөө олон улсын тэмцээн учраас бид нар даалгаврыг бол тухайн өдрөө нээлттэй өдрөө зарладаг байгаа. Тэгэхээр даалгавар ямар ч даалгавар ирж болно, ямар ч сэдвийн хүрээнд байж болох бах, ямар ч агуулгыг бас одоо хөндөж бас бид нар магадгүй. Гэхдээ даалгаврыг бид нэр маш нууцлалтай байлгадаг. Тэгээ нууцлалтай байлгаж байгаа тэмцээний нээлттэй өдөр зарладаг учраас энэ нөөрэ буцаагаад яхаа багийн нөгөө хүмүүстэй нөгөөх л нөгөө бас тэ челленжийг илүү бас нэг тийм мотивацийг өгөх болоо гэж харж байгаа. Ер нь гэхдээ Young Spikes оролцсон одоо өмнөх жилүүдийг хараад хахад өмнөх жилийн 2021 оны одоо шалгарсан баг маань бас нэлээд томоохон эйженсигээс шалгарсан байгаа тий. Тэр талаар ярилцвал ярих юм бол хуваалцвал. Тий. За анхны жил Viral Agency-гээс за дараагийн жил Wine-дараас тий. Тэгээд ингээ шалгараад төрүүлсэн багууд маань олон улстай өрсөлдөд явсан байна. За энэ жилийн хувьд бол бас заавал эйженси нар шалгарах албатай бол биш. Тий. Маркетрууд, дизайнерууд, энэ креатив салбарт ажиллаж байгаа, хөдөлмөрлөж байгаа бүх хүмүүс өөрсдийгөө энэ бүтээлч салбарт би одоо өөрийгөө өрсөлдөх чадвар өндөртэй гэж үзэж байгаа бол та найзтайгаа, коллегтайгаа эсвэл одоо хин нэгэн эйженсид ажилладаг найз нөхөдтэйгээ хамтраад баг болоод ороод ирээ. Заавал нэг компани бас. Тэгээд бас заавал нэг компани байх албагүй. Өнгөрсөн жил бол хоёр өөр компанид ажилладаг хүмүүс нэг баг болж орж ирээд тэгээд хамтдаа фичээ тавиад ингээ явж исэн байна. Тэгээд яг хоо эйженси нарт бол илүү ойрхон байдаг байх. Байнгын л нөгөө ийм даалгавар дээр ажилладаг, маш одоо тийм pressure дунд ажилладаг. Тэгэл бараг нэг харилцагч 48 цагийн дотор санал хэрэгтэй байна гэдээ ороод ирдэг тийм. Гэхдээ гол ялгаа нь бол нийгмийн маркетингийн ийм кейсээр ажилладаг шүү. Тэрийгээ та бүхэн бодоорой. Тэр нь хэрэгжих боломжтой байна уу? Бодтой одоо сувгуудаа яг үртэмжтэй ашиглаж гин үү? Тэр өдөртөмжтөр нь одоо заасан байгаа. Хамгийн багадаа integrated төрөлд орж байгаа бол 3 маркетингийн медиа чаналыг ашиглана шүү гэд заасан байгаа. Тэгэхээр эдгээр шаардлагуудаа та бүхэн маань маш сайн хараад тэгээ шүүгчнэрийн багийн бүрэлдэхүүнээс бол хамгийн шилдэг багийг нь тэгээ олон улстай өрсөлдөөд төрүүлэх магадaltaй багийг нь бол явуулах байхаа гэж бодож байна. Тийм тэгээд тэр саний нөгөө нэг юун дээр одоо нөгөө даалгаврын формат гэдэг л үгнээс шийдэлтэй. Тэгээд зарим шинээр орж байгаа багууд маань ойлголтгүй байвал нэмээд хэлэхэд одоо жишээ нь олон улсад яг нөгөө нэг зохион байгуулж байгаа тэмцээн маань яг бүр нэг маш нарийн форматтай явагддаг. Слайд чинь хэдэн тоотой байх хэвээр, хин слайд дээр юм байх хэвээр гэх мэтчлээ. Тэгээд багуудаа pitch image тавина, хэдэн минутын тавина гэдэг бүр бүхий л хэрэгтэй мэдээлэлээр нь ханаад өгчдөг. Тэгэнгүүт дотоодын маань тэмцээн гэсэн яг тэр форматыг нь маш сайн авчирж ирээд нотогшуулаад тэрүүгээр нь зохион байгуулж байгаа учраас надад эхний жил 19 онд оролцоод юу бодож ирсэн гэхээр тэмцээнд оролцоод дуусны дараа ч гэсэн дараа нь ингээд өөр маркетинг кампайн төлөвлөхөд тэр формат надад аюул хэрэг болж исэн. Тэгэхээр ингээд оролцохоор сонирхож байгаа залуустай хэлээд зөвөр одоо төрүүлэх нь одоо мэдээж зорилго байгаа байх. Тэрнээс гадна бас нэг гоё даваа тал бол яг ингээд гоё ажиллах хэрэгтэй кампайн төлөвлөх ингээд гоё туршлагатай болтгоо гэдэг хэлгээд. Тэгээ бас давхар нэг өргөжлөл яриад байхгүй. Тэгээд давхар бас нэг юм хэлээд нөгөө нэг олон улсын тэмцээнд оролцоод явж байгаад нэг 19 өд орноос ирж исэн. Тэгээд яг нөгөө тэмцээнээс гадна фестивалаа үзээд явж байсан олон орнуудын дундаас ингээд танилцаад ярилцаад байж хахад танаа улс систем мундаг байна. Ингээд дотооддоо тэмцээний зохион байгуулад аврагаа ингээд явуулаад оролцуулж ингэж аягүй мундаг байна. Яг тэгж чадахгүй байгаа улсууд бас олон байгаа байхгүй юу?
шууд явуулцдаг тийм. Тэгээ нөгөө олон улсад болохоор нөгөө яг дотоодынхоо тэмцээнийг зохион байгуулад заавал төрүүлсэн магаал оролцуулах хэрэгтэй. Яг шууд явуулж болохгүй юм билий. Тэгэхээр одоо шинэ хэдий оролцъё гэсэн сонирхолтой байсан ч гэсэн тухайн улс нь яг энэ тэмцээний талаар мэдгүй дотоодоо зохион байгуулахгүй гис болоод оролцож чадахгүй байгаа маш олон орны залуус байгаа. Тэгэхээр одоо Монголын маркетинг албаа энэ том боломжийг нээгээд өгж байгаа учраас одоо яг уу эргэлзэж ивэл эргэлзэх цаг байхгүй шүү. Шууд л оролцох хэрэгтэй. Тийм. Тэгээд ер нь бол бид энэ тэмцээнийг одоо зохион байгуулахад Монголын маркетингийн холбоо бол ингээ 3 дахь жилдээ зохион байгуулж байна. Түрүүн хэлсэнчлэн 19 оноос бид нар жил болгоо ингээд сайжруулалтаа хийгээ явж байгаа. Энэ жилийн хувьд бас энэ төслийг зохион байгуулахад мэдээж биднэрт нөгөө дэмжлэг маш их чухал байсан. Байгууллагуудын дэмжлэгүүд, за хамтрагч байгууллагуудын маш их том дэмжлэгүүд байгаа. За дурдсан бол Монголын одоо соёлын ам маш томоор одоо дэмжиж орж ирж байгаа. За дээрэс нь соёлын амтаа дээрэс нь нэмэгдээд соёлын үндэсний төв бас маш том дэмжигч байгууллагаар орж ирж байгаа. За Green Gate International байгууллагаас хамтарч байгууллагаар орж ирж байгаа. За Монгол HD телевиз байна, хэвлэл мэдээллийн салбарын Bloomberg телевиз байна. За мөн одоо оргил медиа студ байна тий. За нэмээд ер нь бол маш олон байгууллагууд бидрийг яг хамтрагч тий дэмжигчээр ингээд орж ирж байгаа. Brandon байна. За дээрэс нь бас юуны Sino Coffee гэдэг бас Sino Coffee манаас манай оролцогч одоо тэмцээнд оролцож байгаа хүмүүсийг тий одоо хамгийн одоо хэрэгтэй зүйлс болох тэр кофегаар дэмжиж бас оролцож байгаа. Гэх мэтчлэн маш олон газрууд байгаа. Тэгээд дашрамд одоо дэмжиж одоо бидрийг энэ төслийг амжилттай хэрэгжүүлэхэд маань дэмжлэг үзүүлж байгаа байгууллагуудаа талархснаа илэрхийлье. Тэгээд магадгүй зарим нэг одоо байгууллагуудаас орхигдуулсан байж магадгүй. Тэгээд одоо нөгөө багуудтай одоо бүртгүүлж амжаагүй багуудтай хэлэхэд бол та бүхэн 5 хоног байгаа шүү. Тэгээд маш одоо өөртөө одоо түрүүний 9-ийн маань хэлдэг айгуу гоё үг гэсэн тийм. Ер нь битгий өөртөө нөгөө ингэж чадах болоо яах вэ гэж ингэж битгий эргэлзээрээ шууд л өөрийгөө сориод үзээрээ шууд бүртгүүлээрээ тэгснээр илүү их нөгөө тий маш олон нөгөө өөртөө боломжуудыг нээх тэр одоо гоё зүйлстэй одоо очих болно гэж хэлмээр байна. За үргэлжлүүлээд бүртгүүлэхэд нэрээ асуухад бичилж ирж мэх шаардлага байхгүй тий. Тийм бүртгүүлэхэд бичилж ирэх шаардлага байхгүй. Монголын маркетингийн холбооны пэйжүүдтэй бүртгүүлэх линк байгаа. Линк руу ороод бүртгэлээ бөглөөд онлайнаар бүртгэлээ бөглөөд за дээрэс нь нөгөө төлбөрийнхөө одоо юг хураамжийг төлөөд тэгэл болоо. За нэмээд хэлэхэд 10 бид нар бүх нөгөө багууд маань бүртгүүлсний дараа бид нар 11 сарын 17-нд бүх багуудаа нөгөө цуглуулсан ерөөхдөө нөгөө удирдамжаа танилцуулна. Тэр маань одоо техникийн зөвлөгөө гэж ярьдаг байхаа тийм. Багуудад ерөөхдөө нь эхлээд нээлт болохоос өмнө зааварчилгаа өгнө, бэлтгэж ирэх зүйлсийг нь бид нар бас жагсаалт гаргаж өгнө. Эхний байдлаар бид нар тэмцээнийхээ удирдамжийг танилцуулахаар байгаа. Тэгэхээр 17-нд хэрвээ бүртгүүлсэн багууд маань пэйж хуудастаагаас холбоотой байгаараа пэйжин дээр тэгээ нээлт болох газар дээрэс нь техникийн зөвлөгөө хэдэн цагаас хаана болох гэх мэт мэдээллүүдийг оруулаад явах учраас тэндээс бас мэдээлэлүүд аваад яваарай гэж хэлмээр байна. За өөр та хоёрт маань нэмж хэлэх зүйлсүүд юу вэ? За асуулт бол харах алга байх шиг байна. Тэгээ ерөнхийдөө нэлээд мэдээлэл өгчлөө. 900-ядаа баярлалаа. Манай удирдлагын багийн гишүүн Ихтвэдаа баярлалаа. За ингээд маркетрууд маань нэг шөнийг ингээд унтахгүй маркетингийн төлөвлөгөө бичихэд одоо өөртөө зориулаад ингээ амжилттай энэ давааг давж чадвал та бүхнийг Сингапур улс хүлээж байна. Spikes Asia гэдэг маш нэр хүндтэй олон улсын фестивал хүлээж байна. Тэгээ цаашаа олон улстай төрүүлжүүл та бүхнийг ингээд Campaign Asia гэдэг олон улсын сэтгүүл дээр та бүхнээс ярьцлага авна. 9 заяа манаас тухайн үед шууд ингээ Монгол улсаас ингээ ялагч тодорчлоо. Монгол улс ингээд креатив наадам төрүүллээ гэдэг бро Аз номхон талаа орон даяараа ингээд хэвлэл мэдээллийн хэрэгслээрээ хүртэл сенсац үүсээд тэгээ одоо хүртэл үргэлж монголчууд гэж ингэж Spikes-ийн ярдсан байлээ шүү. Тэгэхээр дараагийн багууд маань ингээ олон улстай төрүүлэх үз мундаг чадварлаг баг гарах байхаа гэж бодоод бүгдээрэнд нь амжилт хүсье. За тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. Тэгээ энэ удаагийнхаа мэдээлэл өгөх лайва энэ хүрээд өндөрлөө. Та бүхэн Монголын маркетингийн холбооны пэйж хуудастай пэйж хуудсыг дагаараа тэн дээр бүх мэдээлэлүүд орно. Ер нь бол Young Spikes competition-ийн талаар болон цаашид хэрэгжүүлэх Монголын маркетингийн холбооны өөрсдийн дотоод болон гадаадын одоо төсөл хөтөлбөрүүдийн мэдээлэлүүд байнга орж идэг учраас маркетерс та болон бүтээл сэтгэгүүдэд та бүхэн дагах заавал нэг пэйж чинь байх болно шүү. Тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа. За баяртай.
Spikes Competition 2023 Азийн нутгийн далайн өрнүүдийн креатив салбарын хамгийн том наадам болох Spikes Asia Festival of Creativity тэмцээний Young Spikes Competition-ыг Монголын маркетингийн холбоо албан ёсны нэртэйгээр 3 дахь удаага 11-р сарын 18-наас 20-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Энэхүү тэмцээнд 30 хүртэлх насны бүтээлч залуус нийгэм тулгамдсан асуудлыг бүтээлч сэтгэлгээгээр шийдэх шийдлээр өрсөлдөгөөрөө онцлог юм. Дэлгэрэнгүй мэдээллийг Монголын маркетингийн холбооны Facebook хуудаснаас аваарай.